улсаа өрөнд орууллаа гэж баахан шүүмжилсэн. 500 сая Америк долларын гадаадын хаалттай бонд гаргачихж байгаа. Нэг том ялгаа нь оруулж исэн мөнгөө юунд зарахаа мэдэхгүйсэн юм. За одоо энэ хүн тийм. Тэгээ юу болсныг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 888 тэргээл ингээл харж байгаа. Зарим хөгжлийн банкны зээл болж байгаа. Танай хотын бонд тэгвэл юугээр ялгах вэ? Гэр хорооллыг олон суудсч болоход зориулна гэдэг ийм үүрэг хүлээсэн гэсэн. Илүү мөнгөөр ороод ирсэн. Одоо Монгол банкн дээр дансан дээр 500 сая доллар ч ороод ирсэн юм. Ороод ирсэн маа. Магадгүй таныг шингэлтэй дөргийн засаг дарга болгоход энэ сэлб дэд бүтцийн ажлаа дуусгачих гээд шингэлтэй засаг дарга болгосон юм шиг. Дүүргийн засаг даргын хувьд би одоо газар дээр барыг ингээл барыг өдөөс шингүү цаг чаас сууж байгаа л нөгөө ажлыг нь дуусгах хэрэгтэй. Ааха. За шугам нэвтрүүлгийн 39 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Би энэ удаагийн дугаартаа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Шингэлтэй дөргийн засаг дарга Мандуулыг урьж оролцуулж байгаа. Урилга авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За иргэдийг бас би мэдээс та бүхний мэдээлэл бас олон нийтэд нэлээд нээлттэй байгаасаа гэдэг үднэс би тантай ярилцах гэж урьсан юм аа. Энэ шалтгаанд одоо нийслэлийн 2025 оны төсөөллийг хилцэж байна л да. Энэн дээр автомашины татвар, зам ашигласны татвар 5 дахин нэмэгдүүлнэ гинэ. Тэгээ бид юу гэж хардж байгаа юм гэхээр энэ магадгүй татвар нэмэгдүүлэх байдлаар 2024 онд нийслэлийн босгосон 500 тэрбум төгрөгийн дотоодын бондын одоо 150 тэрбумаар та бүхэн зам зассан гэдэг мэдээлэл байна. Магадгүй энэ татвар нэмэх байдлаар бондын төлөлтийг барагдуулах гэж байгаа юм биш үстэй гэдэг хардлага байгаа юм л да. Та ер нь ингэж барагдуулах гэж байна уу? Татвар нэмэх байдлаар ер нь өмнөх жилүүдэд жилдээ нэг 40-оос 50 тэрбум төгрөгийг зам засвар арчилгаанд зарцуулж ирсэн юм байлээ. Нийслэлийн зүгээс. Харин өнгөрсөн жил 450 тэрбум төгрөгийг зам засварт зарцуулсан ба. За энэ бол бараг 9-оос 10 дахин их дүнгээр бид замаа янзлаад авч ийн гэсэн үг шүү дээ. За тэгвэл бол голцоо дандаа ингээд энэ нөгөө төв магистрал замуудаа нэг мөсөн сайн засч аваад за тэгээд нэг мөсөн сайн засаад авчгаад эн чинь дараагийн 10 жилдээ дахиж гар хүрэхээгүй болчт юм байна. За хоёрдугаарт энэ замаа ингээд засахгүй ингээд алаг цог ингээд нэг дээгүүр нь бодог шонх маягийн юм хийгээ яваад тахаар яадаг вэ гэхээр нөгөө эвдэл нь ингээд улам гүнзгийрээд эх жил засах засварын мөнгө нь улам илүү өндөр болоод идэв юм. За тэгэхээр бид бодлогын шийдвэр гаргаад энийг ер нь нэг мөсөн бүгдийг засчаа. За тэгээ эндээсээ сая тань хэлсэнчлэн 150 тэрбумыг нь бондоос гаргасан гэсэн үг. За тэгээд үлдэх 300 орчим тэрбумыг нь бол нийслэлийн төсвөөсөө бид шийдээд энэ замаа зассан гэсэн. Тэгээд зөвхөн бондын төлөвлөгөөр энэ замын хураамжийг нэмэгдүүлээд байгаа гэсэн үг шүү. Замын хураамжийг ер нь бол 10 гаруй жил ямар нэгэн байдлаар гар хөндөөгүй явж ирсэн. За одоо сая бас энэ хүснэгттэй харагдаж байна. Плюс машин гэхэд жилд 20 мянган төгрөг замын санд тушаадаг. Эргүүлээд нөгөө замыг чинь биднийг засаад янзлаач тэгэхгүй бол машин тэрэг эвдрээд байна, түгжилд нөлөөлөд байна гэдэг. За тэгэхээр бид нэр одоо арай жоохон ингээд те юмаа нэг жоохон зах зээлийн засчмын руугаа аваач. Үнэхээр замаа ашиглаж байгаа бол төлбөрөө бас төлдөг болёо гэсэн үүднээсээ ийм зүйл оруулж ирээд одоо хэлцээд явж байгаа юм. Та мэдж л байгаа үлээ. Одоо манай нийт машины тооч нь 700 хэдэн мянга гараа явчлаа. Гэтэл яг замынх нь багтаамж нь нэг 300 орчим мянган машины багтаамжтай байгаад. Эндээс хэд 2 дахин ингээд гарууд дахин давцсан ийм үедээр бид нэр мянган төгжрлийг яахын их ингээд жижиг сажиг юм хийгээд нэмэргүй. Тэгээ нөгөө талд бас замуудаа тэлээ, хотоод тэлээ гэдэг энэ цогцоор нь хийж ижил энэ асуудал шийдэх юм л. 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд гаргасан. Эннийхэн 300 тэрбумын бөөрөлж үтгийн цахилгаан станц зээл хэлбэрээр олгосон гэж. Тэгээд 150 тэрбумын одоо энэ өнгөрсөн намар болж өнгөрсөн одоо замын бүтээн байгуулалтанд зарцуулсан гэж. Энэ бондын зарцуулалт одоо та үнэхээр зөв шийдлээсэн гэж үзэж байгаа юм. Яг ер нь бол ийм бондо гаргахдаа бид хөрөнгөний биржид проспектус гэдэг одоо материал бэлдэж өгч байгаа. Тэрэн дээрээ бид нэр хөрөнгө оруулагчтай за бид нар яг үгээрээ ийм зардал гаргана гэдгийг тайлбарлаж байгаа. Одоо өөрөөр хэлбэл амлалт авч ийн гэсэн. За энэ бол ингээд зах зээлийн тал. Нөгөө талдаа бид
засгийн газараас эрх авч байгаа. Улсын худлаас эрх авч байгаа. Засгийн газрын эрх дээрээ бас та хэд ийм чиглэлээр энэ бондоо засцуулж болно шүү гэсэн ийм зүйл ингээд бидэнд заагаад өгч байгаа. За тэр бөөлөлжүүдийн цахилгаан станцын хувьд бол ийм юм. Энэ нөгөө уур амьсгалын өөрчлөлт гэдэг энэ Парисын тунхаг энэ төр гэдэг ингээд явчингууд 21 оноос эхлээд юу нь бол юг боллоо эхэлсэн. Бэлгийн нийтээр нүүсний цахилгаан станц дээрх хөрөнгө оруулалтууд зогсон байдалд ороод. За тэгж байгаа. За тэгэнгүүт энэ хувийн хвшлэр ингээд явж байгаа энэ хэд чинь ингээд өөсдөө мөнгө гаргаад ингээд явсаар хагаад бараг дуусахад дөгцсөн. За тэгээд манайх гэтэл нөгөөдөл чинь гаднаас нөгөө мөнгө нь орж ирэхэ болцсон. Дотоодоос мөнгө олсхийг гэхээр нөгөө зээлийн юундаар ингээд тулцсан. Тийм л зүйл баггүй. Тэгэхээр нь бид за тэгвэл хувийн хвшлтэй нэг дэмжлэг болоод гэхдээ дэмжлэг гэдэг чинь зүгээр өгч байгаа юм биш. Бид нэр бондынхоо хүүгээ нөхөөд нөхөхүү хэмжээний хүүтэйгээр дамжуулан зээл хийж байгаа гэсэн. За тэгээд нөгөө талдаа харин бондын төлбөр маань тэр станцын төлбөрөөсөө шууд ингээд төлөгдөө явчихж байгаа. Тэгэхээр ингэснээрээ бид нэр ямар ч үсэн гэсэн энэ цахилгаан станцыг энэ өвөлдөө ашиглалтанд оруулах гэсэн тийм бодлогын шийдвэрээр гаргаа явж байгаа шүү дээ. Бид нар ч одоо нэг жилдээ нэг 200 мегаваттын хэрэглээ нийлүүлэлтийн зүрүү дутагдaltaй ингээд яваад идэг. За энийг нэг 150-аар нь энэ бөөлжүүдийн станц нөхөд явуулсан гэсэн юм л санаа. Би тантай ярианыхаа ихэнд одоо бүх хүн болгоны сонирхоод байгаа автомашины татвар болоод зам ашигсны төлбөр нэмэгдэж байгаа гэдгээр яриагаа ихсэн учиртай. Би манайх ийм зураг бэлдсэн. Алтан ойгийг ерөнхий сайд авахад Чингис Самура бонд гаргалаа. Улсаа өрөнд орууллаа гэл баахан шүүмжилсэн. Одоо ч энэ сэдвэр нь энэ үнээр улс төрчдөг зарим нэг улс төрчд байгаа. Гэтэл Улаанбаатар хот анх удаа 2024 он буюу энэ онд 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд 500 сая Америк долларын гадаадын хаалттай бонд гаргачихж байгаа. Энд нэг асуулт байна. Энэ бонд гаргах эрхийг ер нь Улаанбаатар хотод хэн өгөөд байгаа юм бэ гэдэг. Улсын хурал дээр төсвийн тодтгол засгаар ороод эхлээд энэ тодтгол дээр зааж өгч байгаа. За нийслэл хотод тэдийн хэмжээний бонд ийм зориулалтаар гаргаж болно гэсэн тэр зөвшөөрлийг нөгөөд араас нь засгийн газар бас тогтоол гаргаад за нийслэл ийм тэдийн хэмжээний төд хүртэлх хэмжээний бонд гаргаад ийм зүйл засцуулж болно гэсэн юм тогтоол шийдвэрээ гаргацсан байхгүй. Тэгээд тэрийг нь дагаад араас нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийслэлийн төсвийг баталж өгөөд тэгээд хууль дүрмийнхээ дагуу энэ бондыг гаргаж байгаа. Гэхдээ эн чинь зөвхөн хуулиараа ингээд болно гэсэн бол ингээд амархан гарчдаг юм биш шүү дээ. Та хэрвээ санаж байвал саяхан манай нөгөө зээлжих зэрэг сайжирсан шүү дээ. Яг тэрний чинь цаг хугацааг нь бид нар бас ингэж давхцуулж хагаад аль болохоор хамгийн бага хүүтэй тэр үн цаасыг гаргаж авч байгаа байхгүй. За тэгээ нөгөө талдаа бас аль болохоор чанартай хөрөнгө оруулагч нарыг үүндээ татчих оруулъя. За ингэснээр бид өөрсдөө ч гэсэн бас хариуцлагатай байх хэрэгтэй. Таны саяны асуусан тэр өмнөх бондоос юугаараа ялгаатай гэвэл өмнө чинь тэр Чингис бонд гэдэг 1.5 тэрбум доллар. За тий. Самура гэж. Тэр чинь 10 хэдэн жилийн өмнөхийн ханшаар бодох юм бол бас нэлээд том мөнгө шүү дээ. Одоогийн 1.5 биш шүү дээ. Тэгээ нэг том ялгаа нь оруулж ирсэн мөнгөө юунд зарахаа мэдэхгүйсэн аахгүй. Тэс чинь. За одоо энэ хүн тийм үү? Тий одоо за энэ үнж байх вэ? За тухайн үед нь би ч одоо сангийн аманд бас нөгөө өмнөх проспектусын тэрийг үзэж байгаа юм л та. Тэгэл том нөгөө одоо болтол яригддаг нөгөө явдггүй баахан төслүүдээ ингээд жагсааж бичсэн тийм л юмнууд. Тэгээд тэр том төслүүдээс нь явсан юм байхгүй. Нөгөө төслүүд нь бодвол улс төрийн шалтгаанаас болоод ч юм уу явахгүй байгаад юмгууд нөгөө талдаа нөгөө мөнгөө хүү төлөөд ингээ хөвтүүлээд биж болдгоо. Тэгээ юу баснаа бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 888-ын тэргээл ингээл тарж явал зарим нь хөгжлийн банкны зээл болж байгаа. Энэ удаад бид нэр танай хотын бонд гэвэл юугээр ялгах вэ? Тий. Энэ удаад бид нэр за 500 тэрбум төгрөгийн тэр дотоодыг энэ сая тайлбарлалаа. Гадаад 500 сая доллар юм. Энэ дээрээ болохоор бид нэр хөрөнгө оруулагчтай хийх гэрэн дээрээ тусгай заалт гаргасан. За энэ нь бол зөвхөн сэлб хорооллын барьж байгуулах гэр хорооллыг орон сууцчлуулахад зориулна гэдэг ийм үүрэг хүлээсэн гэсэн. Нөгөө талдаа хуулийн хүрээнд бид нар бас их хурал засгийн газраас гарсан шийдвэрүүд дээр бас яг энэ
чиглэлээр нь бидэнд эрхийг олгоцсон байна. Тэгээд бид нэр энийг өөр нэг тийшээ заасч захиран зарцуулж болохгүй гэсэн. Хоёрдугаар сая 21-нд энэ бэлэн мөнгөөр ороод ирсэн. Одоо Монгол банкн дээр дансан дээр 500 сая доллар ч ороод ирсэн юм. Ороод ирсэн байна. Бид нэр яагаад Монгол банкн дээр хадгалуулж байна гэхээр бас илүү хараа хяналттай байлгаа. За эндээс чинь Монгол банкн дэх төрийн сангийн дансанд байршуулсан гэсэн. За тэгэхээр энэ дээр Монгол банк хяналттай тавина, сангийн ам хяналттай тавина. Тэгээд нийслэл өөрөө бас хяналттай тавина гэсэн. Тэгээд бид нэр өөр илүү дутуу юмд зааж чадахгүй. Одоо яг үүнийг одоо ард иргэдэд амлсан тэр сэлб орон сууцчлалтын хөтөлбөрөөс авахжуулна л гэж ойлгож байна. Ард түмэн магадгүй хардаад байж магадгүй. 500 сая ам долларын бонд хаалттай гэж иглэгдэж байгаа. Тэгэхээр яагаад хаалттай байдлаар гаргачихсан юм бэ гэдэг хардлага байхыг үгүйсэхгүй. Хоёрдугаарт одоо энэ таны жиргээ байна л д. Хоёрдугаарт энэ 500 сая ам долларыг бондыг нийслэлийн гаргасан бондыг гадаадд ямар хөрөнгө оруулалтын компани худалдаад авчихсан юм. Хаалттай гэдэг нь өөрөө одоо мэдгүй одоо орчуулгын одоо нэг юм манахаар л ингэж орчуулад за нууцдагдмалч гэдэг байгаа бүр ус төржүүлвэл. Тийм. Энэ зүгээр санаа нь бол юу вэ гэхээр бид нэр өөрсдөө хөрөнгө оруулагч нараа сонгоод одоо бид ч гэж манай одоо underwriter-аар ажиллаж байгаа банк нь сонгож өгөөд биднээс шаардлага тавиад тэгээд шууд арилж байгаа хийгээд дуусгачихыг хэлж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ хамаагүй хурдан байдаг. Нөгөө талдаа public буюу одоо тэр нээлттэй гэдэг байгаа бонд нь яадаг вэ гэхээр бид нэр хөрөнгө оруулагч нараа за энэтэй ажлыг гэхгүйгээр зүгээр нээлттэй зарлаад тодорхой нэлийн хугацаа яваад тэрний дараа нь орж ирсэн санал өгсөн хүмүүсээс нь бид нэр өөрсдөө хилцээрээ хийж хагаад арилжаалах ийм процесс ихгүй. Жогон техникийн хувьд нэг ийм л зөрүүтэй. Тэрнээс биш нэг хаалттай гэдэг нууцлаад байгаа юм байна. Одоо энэ манай энэ бондын бүх мэдээлэл нь тэр Bloomberg-ийн терминал дээр нээлттэй юм байж байгаа байхгүй юу? Одоо Улаанбаатар хотын 500 сая ам долларын бондууд. Одоо тэр бүх нөхцлүүдийн тэр бүгдээр нээлттэй байгаа шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулагч нарын хувьд болохоор бид ямар засчин байсан бэ гэхээр за энэ бол ингээд хотын хувьд ингээд анхны хуваа за тийм хоёрдугаарт нь аль болохоор тийм чанартай томоохон хөрөнгө оруулагч нарыг оруулж ирээ гэдэг засчин байдаг. За үүн дээр одоо би зүгээр одоо нэрийг хэлж болох юм байхаа. BlackRock, PIMCO гэдэг энэ хоёр ч юм байна 300 сая долларыг худалдаад авсан байхгүй юу? Энэ хоёр ч юм бол дэлхийд хамгийн том юу байдаг. Яагаад манайх их сонирхож байна гэвэл нэгдүгээрт нь сэлб төслийн одоо үр ашиг тооцоог нь судалж үзэж байгаа. За тэгээд за энэ бол төлөгдөх боломжтой байна гэдэг нэг. Хоёрдугаарт нь энэ маань одоо гэр ороолыг орон сууцчлуулаад утаа, хөлсний бохирдол, усны бохирдлыг шийддэг ийм нийгмийн ач холбогдолтой байна гэдэг үднээсээ нөгөөд бас тусдаа орж ирж байгаа байхгүй. Тэгээд хоёр том сан ороод ирэхэд араас нь арай жижиг дунд одоо харьцангуйгаар хэлэхэд хөрөнгө оруулагч нар тэгээ ороод ирсэн. Би таны харнаас хариултыг одоо суучлаа. Та бол ер нь банк санхүүгийн мэрэгжлийн хүн үү? Тийм шүү дээ. Олон жил тэгээ хотын даргын орлогч байжгаад одоо Чингэлтэй дүүргийн засаг дарга хийж байна те. Магадгүй таныг Чингэлтэй дүүргийн засаг дарга болгоход энэ сэлб дэд бүтцийн ажлаа дуусгачих гээд Чингэлтэй засаг дарга болгосон юм шүү. Таны харнаас би бараг тэгж дүгнэх гэдэг. Би чинь өнгөрсөн хавраас засаг даргын зөвлөх тэгээд дараа нь орлогчоор ажилласан. Тэгээд ер нь бол нэг хідэн зүйлийг яг хариуцж аваад хийгээд дуусгачих гэсэн зорилт тавьсан. Нэгдүгээрт нь тэр дотоод бондороо ямарч ирсэн эрчим хүчний асуудлуудыг шийдэх гэдэг нэг юм зүйл байгаа. За энэ дээр бол хоёр эрчим хүчний төслийг бол ерөнхийдөө дуусгацсан. За нэгдүгээр энэ дээр бөөлжүүдийн дотоод бондыг одоо ингээд яг сая нэг эвдрэл гарсан гэж чинь тэгээд засаад ашиглалтанд орчих واخ. Хоёрдугаарт нь бүр юм ногоон эрчим хүчний одоо их усүр болох тэр батарей хураагуурын станцыг бас одоо ажил нь эхэлсэн. Одоо баг 2 Багнуурт уу? Тийм Багнуурт баг 2 хоногийн дараа ч өнөө техникийн комиссэнд ажиллах гэж байна. За энэний хөрөнгө оруулагчаар нь IFC буюу олон улсын корпорац орж ирж байгаа. За ингэснээр бол энэ маань 50 мегаваттын бас манай эрчим хүчний асуудлыг шийдэж. За гуравт нь сэлб энэ хорооллын хөрөнгө санхүүгийн ажлыг шийдэх гэсэн зорилт тавьсан. Тэр маань одоо энэ мөнгө нь 21 ороод ирлээ. За тэгээд
Энийн чинь гэхдээ энэ амар том бүтээн байгуулалтын ажил болохоор бас газар дээр нь бас ажиллаад хяналт мэлдэн тавих хэрэгтэй юм билээ л. Тэгээ Чингэлтэн засаг дээр болгоцсон таны. Дүүргийн засагтайрын хувьд бол би одоо газар дээр нь баг ингээл баг өдөөч нөгөө цагч хаз сууж байгаа л нөгөө ажлыг нь дуусгах хэрэгтэй байна. Одоо нэг ийм асуудал байгаа юм. Сонирхолтой мэдээлэл. 500 сая $5 одоо бондын энэ 500 сая $5 Монгол банкнд ороод ирсэн гэж. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөөц нэмэгдэж байгаа юм байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд бол би эрх хавар гэдээ эхлэх юм байна гэж ойлголоо зөв таны ярианаас. Нэг эрсдэл байна гэж хүмүүс яриад байгаа. За 500 сая $5 орж ирснээр манай валютын нөөц энэ хэмжээгээр нэмэгдэж байна. Эрх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээр одоо манайх чинь үйлдвэрлэгч орн биш шүү дээ. Импортлогч, хэрэглэгч орн. Тэгэхээр энэ их валютын урсгал дахиад аль нэг тийшээ гараа авчих нэ. Тэгэхээр төргийн анш одоо нөлөөлчих юм шүү дээ гэдэг бас боломжтой ах шүү. Энэ дээр та ямар хариулт өгөх вэ? Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 8% гэж тооцож байгаа. За энэ бол ер нь сүүлийн хэдэн жилд байгаагүй бас нэлээд өндөр үзүүлэлт болж байгаа. Энэ 500 сая $5 ер нь яагаад олон улсаас бонд босгосон бэ гэвэл яг хөө таны энэ асуулт бас зөв. Аливаа нэгэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд бараг 70% нь бид нэр гаднаас импортлдог. Одоо тэр янз бүрийн тоног төхөөрөмж энэ төргээд. Тэгэхээр ямар нэгэн төгрөгийн ханш дээр дарамтгүй байхын тулд бид долларын бонд босгож оруулж идчихэд байгаа. За эндээсээ бид нэг хаврын бүтээн байгуулалт эхлэхэд нэг 70 орчим хувь нь импорт гээд гадагшаа гарах байх. Гэхдээ та бодоод үз. Хэрвээ энэ гаднаас ингэж хөрөнгө босгоогүйгээр бид нэр хавар бүтээн байгуулалтаа эхэлсэн бол бүр энээс 7 дор юм байдалд орох байхгүй. Тэгэхээр аль болохоор байгаа юмн дээр нь эффект нь аль болохоор нөлөөлөхгүй тулд доллараар оруулж ирээд тэгээд бүтээн байгуулалтаа доллараар хийгслэгсэн санаа. Тэгэхээр та бол валютын төгрөгийн аншинд бол нөлөөлөхгүй л гэж үзэж байна те. 500 сая $5 тэгэл хавар гэл одоо баахан бүтээн байгуулалт өрнөл яваал тийм зарлаг гарна л гэж би ойлгоод байна л. Тийм. Тэгтээ нөгөө хавар чинь эн чинь ганцхан манай Монголд хийж байгаа ганцхан төсөл биш шүү дээ. Одоо өөр төслүүд явна те. Тэгээд тэндээс нь ямар юу ахаас шалтгаална шүү дээ. Тэгтээ ер нь бол засгийн газар болон одоо нийслэлийн зүгээс ямар чиг баримжаа барьж байгаа вэ гэвэл ялангуяа ийм импортын орц ихтэй төслүүд дээр аль болох санхүүжилтийг нь гаднаас босгох нь зүйтэй л гэсэн чиг бариад байгаа. За ямар ч байсан л одоо Улаанбаатар хот бол түүхэнд анх удаа 2 том бонд энэ онд гаргачихлаа. 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, 500 сая $5 гадаад бонд. Би энийг хэлээд байгаа нь учиртай юм л да. Би дахиад нэг энэ зургийг танд харуулах юм. Энэ Чингис Самура бондын төлбөрийг яаж төлөх юм бэ гэдэг Алтан уугийн ерөнхий сайд ахт нь асуусан байдیں۔ Сэтгүүлч. Тэгсэн чинь манай өөр хойж төлчихнөө гэсэн утгатай хариулт өгсөн байт юм л да. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ бондын эргэн төлөлтөн дээр та дараач ийм хариулт өгөхгүй байгаа зү гэж би асуумаар байна. Энэ юу яаж төлөгдгийг? Дотоодын 500 тэрбум чинь. Гадаадын ер нь бол манай одоо нийслэлийн иргэдийн хувьд хамгийн том хоёр одоо энэ бүр ямар ч судалгаагаар нотлогдож байгаа. Хамгийн том хоёр асуудал байна. За мэдээж зөндөө юм байна. Гэхдээ хамгийн том хоёр нь утаа түгжил хоёр байна. За эндээс за мэдээж түгжиллийг бол бид ингээд сая хэлсэнтэй янз янзын харгаад ингэж яад хот мотот хэлээд ингээ гайг болох байх. Яваан да тий. Утааны асуудал бас айгүй ноцтой. Бид нэр цаг алдах тусам эн чинь хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Амьдралын чанарыг бууруулаад байгаа. Бид одоо яах гээд байна вэ гэхээр сэлбийг жишг болгох гээд байна. Энийг орон сууц нь байлаа гэхэд эргэн тойронд нь сургууль имлэг, ногоон байгууламж нь бүгдээрээ бэлэн ойрхон байж идэг. Тэр хүн заавалчгүй үзүү шоу үзэх гээд хотын төв рүү төвчрээд байх шаардлагагүйгээр тэндээ худалдаа үйлчилгээний төв одоо кино театрууд нь ойрхон байж идэг гэх тийм байдлаар төлөвлөд байгаа юм. Ингэжээж бид нөгөө гэр хорооллынхоо утаанаас салгана. За одоо эргэн төлөлтийн талаар би хэлээ л да. За ер нь бол нэг ойролцоогоор 12 мянган айл өрхийн орон сууц байна гэсэн төлөвлөлт байгаа. Нэг 158 га газарт төлөвлөлтийг ингээ баталсан. За эндээс 50-аас 60%-ийг нь ипотекийн зээл рүү ялангуяа залуусын зээл гэдэг зүйл рүү хамруулна гэж байна. За энийг нь тэр орон сууцчлах үндэсний хороон дээр бодлогыг нь ярилцаад бараг шийдсэн ба. За нөгөө 50%-ийг нь яах вэ гэхээр ойр орчмын 300-аас 500 га газрын газар чөлөөлөлт байдлаар газараар нь солио явуучих юм. Тэнгүүд энд чинь тэдийн хэмжээний газар сул гараад ирнэ дээ. За тэрийг нь бид нэр
төлөвлөлтөө дахиж зурж агаад хувийн хвшлүүдээ ураад тэндээ дуудлага худалдаа за тэгээд төр хувийн хвшлийн түншил хэлбэрээр ингээд төслүүд хэрэгжүүлээд ингээд яваад байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийн орон сууцны бодлуулалтаас бид нэг 300-аас 380 сая долларын иргэн төлөлт хийгдэнэ гэж тооцож байгаа. Нөгөө газрыг 300-аас 500 газрын ашиглалтаас бид нэг 300-аас 500 сая долларын орлого олчихно гэж тооцоо гаргасан байхгүй ирэх 3 жилдээ. Тэгэхээр эндээс бол бид нэр 500 сая долларын бондоо төлөх бол ямар ч асуудалгүй. Өшөө даашаа бид нэр үн дээр нь одоо хотод ашиг хийнэ гэдэг юм уу тийм байдлаар явчих боломжтой болчихно. Хамгийн гол нь гүйцэтгэл нь чухал. Энийгээ бид нэг юм ихлүүлээ хайж болохгүй, эцсийг үзэх ёстой. За эндээс нь араас нь нөгөө гүйцэтгэгч компаниудаа шахаж шаардаад стандартаа мөрдүүлээд ингээд шаардлагуудаа тавиал ажиллах ёстой л гэсэн. Тэгэхээр ажил дөнгөж эхэлж байна. Тийм. Одоо тэгэхээр газар чөлөөлөлт явагдах нь. Өмнө нь одоо газраа чөлөөлөөд орон сууц аавна гэсэн хэрэгэд одоо ч би орон сууцанд орж чадаагүй байна гэдэг ийм асуудал хөндөгддөг шүү дээ. Тэгэхээр газар чөлөөлөх асуудал дээр газраа чөлөөлж өгж байгаа иргэнтэй тэр итгэлцлийн харилцааг тийм. Ер нь ийм байлаа. Манай иргэд одоо бараг 10 хэдэн жил ингээд энэ дахин төлөвлөлт гэдэг юмд ингээд одоо ер нь итгэхэ болж байгаа шүү. Итгэхгүй болсон байлаа. Тэгэхээр бид нар тэрийг аягүй сайн ойлгож байгаа. Манай иргэд итгэхгүй. Би ч гэсэн одоо байсан бол би итгэхгүй байхгүй юу? Яг барих юм уу та. Тэгэхээр бид нар бүх хүчээ хаяад энэ сэлб хороолт дээр бүх хүчээ хайчих гэж. Өөр энэ тэнд ингээд дахин төлөвлөлт гэхгүй. За энэ дээр ингээд. За тэгээд босгоод яг ойр орчим нь яг нөгөө одоо орчин үеийн стандартын дагуу ингээд босгоод харуулчих. Тэгэх юм бол хүн итгээ заахгүй би газараа өнөөдөр өгөхөд маргааш тийшээ чи нүүж чадах юм уу гэдэг бид нэр байрных нь ордерыг нүгий яг ингээд солиод өгье. За тэгжээж манайхаа итгэлцэл тийм. Ингэжээж дараагийн төслүүд маань одоо гэр ороолоо орон сууцжуулах юмнууд нь явах юм бэл. 500 сая ам долларын гадаад бонд чи иргэн төлөлт 2027 оны 8 сар гэж та хэвлэл төгсөн ярилцлаган дээр дурдсан байлээ. Тэгэхээр би бол ойлгож байна. За энэ 3 жилийн хугацаанд таны ярьж байгаа бүтээн байгуулалтын ажлууд өрнөө дуусах болов. Тийм. Одоо хавраас эхлээд 2 жилийн хугацаанд макс бид 1.5-аас 2 жилд нь бүтээн байгуулалтыг нь хийлгэж чинь гэж байна. Тэгээ одоо энэ 19 сарда багтаад нөгөө тендерүүд нь задлагдах гээд одоо энэ 12 сарда энэ 12 сар. За тэгээд нөгөө тендерийн бичих цаас нь ингэж явсаар байгаа хавар гэхэд бид нэр аль хэдийн нөгөө гүйцэтгэгчнэр нь бэлэн юмнуудаа татцсан байж ах гэсэн ийм зорилт тавьдаг байхгүй. За тэгэл дулааллал бол нөгөө хэд чинь шууд ажилдаа ороод бичигнүүлээл тэгэл бид нар бол юу гэж шахах вэ гэхээр нэг жил хагасын дотор энэ юмаа дуусгал гэсэн шаардлага тавих гээд. Бүх төслөө юу? Тийм. За тэгээд жоохон хойшлуул нэг 2 жилдээ багтаагаад байсчих гэсэн. Тэгэхээр та бол гадаад бондын иргэн төлөлтийн хугацаанд бол бүтээн байгуулалтын ажил дуусчихна л гэж үзэж байгаа юм тийм үү? Тийм. Дуусахгүй бол бондын иргэн төлөлт яах вэ? Үгүй тэгээд бас ийм штэ арай. Бонд гэдэг чинь ер нь штэ. Нэг зээл гэдгээс яагаад бонд гэдэг юм чинь арай жоохон өөр ингээд өөрөөр нэрлээд юм. Зээл гэж болно штэ тийм. Тэгэхээр бонд гэдэг чинь үнцаас واخгүй. Үнцаас гэдэг чинь стандартжуулсан. Тэр зээл гэдэг нэг бүтээгдэхүүнийг стандарт болгоод болгочихжээ гэсэн. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөөх нь хөрвөх чадвартай болчдөг. Зах зээл дээр нөгөө хөрөнгө оруулагч нь нөгөө цаасаа хин нэг нь зааж болно. Яг тэрнтэй адилхан нөгөө гаргасан нөхөр маань ч гэсэн эсвэл өөр нэг итгэж байсан болно. Өөрөө дахиж нэг үнцаас гаргаад энийг ингээд зараа энэгээрээ солио барья гэд ингээд явдаг байхгүй юу? Одоо чинь одоо манайх шиг нэг зарим улсууд байна одоо. За сайнуудаас гэвэл Филиппин, Индонез энэ төргээд за бас нэг Африк эд улсаас жил болгон жилдээ 1-2 удаа байнгын ингээд бонд гаргаж идэг. Тэр нь өөрөө нөгөө өмнөх гаргасан юугаа ингээд хүүгийн харж агаад зах зээлийн тогтмолчтой үед дахиж нэг гаргаад хүүгийг бууруулаад ингээд яваад солиод яваад идэг байхгүй. Тэгэхээр биднээс тиймэрхүү маневр хийх зөндөө боломжууд бол байгаа. Би зүгээр заавал тэгэх гэж байгаа юм биш. Гэхдээ хамгийн гол нь тэрэн дээр нөгөө зах зээлээ сайн мэдрээд мэрэгжлийн байдлаар л ажиллах ёстой. Тэрнээс биш. Зүгээр улс төрийн шийдвэрээр гарга гэсэн чинь очиг гаргаад тэгээ өндөр үедээ ч юм уу тэгж болохгүй гэсэн санаа. За танд урилга авч ирсэн танд баярлалаа. За олон хүмүүст эргэлзээ тайлсан бонд. Одоо бид нар чинь бонд гэдэг үүргээд ойлгодог болчих. Тэ? Одоо та бол төгсгөлт нэрлээ энэ бол үнд цаасаа гэж. Хөрвөх чадртай үнд цаас.
Урилга авч ирсэндээ баярлалаа. Олон хүн ойлголт авсан байхаа гэж би бодож байна. За баярлалаа. За.